За тэгээ бичлэг хий гэсэн чи нөгөө нэг микрофон байхгүй. Микрофонтой ажилласаа хөөгдсөн. Бодлоо тэгээд одоо тэрийг ингээ хүлээгээд бол бүтэхгүй юм шиг. Тэгээд нөгөө хүмүүс чинь машин цшин лайв хийгээд идэв штэ. Одоо тэгээд тэрэн шиг болох нь ингээ юм ярихгүй бол үнэхээр дам захтнаад болохоо байж гин. Тэгээ явжсэн чинь сүүлд ядж хат нөгөө Epstein-ийн файл гэд ярьлаа штэ. Нэлээ олон жил ярьсан штэ. Тэр нэг юм гарч ирээд бүр ингээд одоо ам одоо бүр захтнаад тэсхийн аргагүй болоод ярьж байна. За одоо ингээд одоо яг нэг жишээ авъя л да. Одоо ингээд нэг амар гоё хоол одоо ингээд хийдэж штэ нэг амралтын өдөр ч юм уу айлуу те. Гараал нэг мах цаа хавд юм уу яа ингээд тэгж мэгэл нэг юм хийгээл иддэг дээ. Одоо бүгдээрээ гоё байдаг да. Тэгээ дараа нь яадаг үлээ. Хоосон тавг үлдэх нь штэ. Тэгээ тэрийг яах нь угаах нь байна те. Тэгээ маргааш нь дахиад хоол их нь штэ тэр одоо тавган дээрээ. За энэ шиг одоо ингээд юм бүх ингээ ээлжтэй байдаг байхны юм чи бас дуустдаг байхны тий. Одоо нөгөө манай анууч ингээд хүн хэлснээр нөгөө хөхийн хооронд тэгээд тэр чи одоо бас яг ууг нь бол айгу үнэн л үйл юм л та. Одоо тэгээд өнөөдөр яг юу болоод байна тий Эпштейн яагаад байна дэлхийн ертөнц яагаад байна тэр гээд ярил л таахгүй. Гэтэ яг дэлхийн ертөнц гэд ярихгүйт манайхан ингэдэг байхгүй нөгөө нэг хин баабар тэгсэн юм л ч нэг юу лээ өмсныхоо цорхойг яагаад гүйж одсооны давхарга цоорсныг ярьж яад юм аа дээ гэдэг ч юм уу те. Тэгээд одоо нэг манай алдартай төрийн төлөө огтон боож өглөө гэдэг үг байна. За тэмүүт энэ үгнүүд танаас гараад ирв гэж бодцгоо шүү. Одоо ингээд залуучууд жинзи минзи одоо бид нар гэнэ жинзи гэснэ. Одоо энэ залуу хүмүүс яагаад ингэ хэрүүлээ гэдэг юм те. Яагаад ингэ жагсч магсаад ингээд яагаад энэ гингүүд бид нараа өөрөө их юм байхгүй одоо харин манай ээж аав их одоо үеийнхэн яадаг үе гэхээр те өстө төрмийн мөрмэн өстө төр мэдж байгаа миний хүү одоо дут те хамаа намаагүй юм ингэж ярьж болдгоо юм ингээд яг нэг тийм одоо юг мэрэмтэй нэг хүний доор гэх юм уу нэг тийм юмар хүмүүжсэн биз дээ тэр нь одоо нэг орс маягийн одоо школ байхгүй юу тэрний юу гэхээр одоо бус орнууд бол ингэ пропаганда хийхдээ яадаг вэ гэхээр манайхаа ингэцгээ манайхаа тэгцгээ гэдэг юм мэдүүлдэг ч юм уу те тэнд тийм юм болоод байна шүү тэд нар тийм шүү гэдэг бол орсууд юмыг мэдүүлэхгүй байх тийм пропаганда хийдэг байх нэ бид нар одоо ингэ сайхан том газар нутагтай ингэ байж одоо миний хөшин зүгээр л дугуй сүсэглээл явж гээл те дайн болвол гараад ирээрээ гээд яах нь төрн өөрөө тэр цаана нарийн дэма хийгээд явах нь биш үү те тэрнээс бол одоо жирийн тариачин одоо тэр Иванд бол ерөөсөө нэг падлиг үлдээх. Тэгээд ч ер нь Орсын одоо ихэнх хүмүүсийн тариач марж байсан шүү хүмүүс байсан. За нэг тийм юм байна. За тэнгууд бид нар яах нь хошууд урд сурах хэрэгтэй байх нэ тий юмд. Тэгээд жилийн өмнө л нэг диди миди гэж яасан штэ болсон чинь нэг юм мөнгөтэй хүн гарч ирэл баахан юм ярьсан штэ. Манай Hollywood-ийн real гэдэг яг тэрэнд одоо хэдүүл яг хошууд өрсөн шиг одоо энэ улс төр мөр юу гэдэг одоо юм юмд бас тэгмээр байгаад байгаа. За диди гэснээс диди юу болсон бэ гэхээр ингэсэн аахгүй яа нэг одоо хипхоп одоо нэг артистууд гэх юм уу одоо энэ entertainment одоо индустрийн хүмүүс ба штэ. За энэ хүмүүс одоо хоорондоо нэг уулзч муулзаал нэг networking одоо нэг манайхаар бол нэг юу лээ хөрөнгөтөн яадаг одоо ирээдүгээ яацгаа юмацгаа гэх нэг юм одоо ивентэд болдог штэ корпоратед болдог юу лээ новотелд болдог. За тэднэр шиг одоо бид нар тэгдэг бол яг индустригийнхан хоорондоо арх ууж пари хийж нэтворк гэдэг байх нь штэ. Архиун тий тэгээ нөгөө татдаг юм татна. За тэгээ байжсэн чинь л одоо тэр нь л одоо бидрийг пупа болгоод байхгүй. Тэгэнгүүт заяа улс төрчид одоо энэ элитүүд яаж тэгвэл нэтворк хийдэг гэж бодож байна та. Гэхгүй. Тэг нилээ эвгүй мэддэг байх нэ. Одоо бидний пари бол эвгүй нэттэй шүү дээ. Ингээл уулзаал яадын нэг пабд суугаал те. Нэг юм голдоо нэг амир юм том банзан дээр мах авчирж идэл пиужсэн караоке орол сүлд нь арай тийм чансатайнууд нь чок орол чалхтайнууд нь буудлаар бол дуустай шүү дээ. За тэр бол нэрийн дэрэгд нь бол үнэхээр одоо тийм инээдэмтэй зүйл юм аа. Манай элитүүдийн одоо тэр networking пари марины юмны хажууд гэхгүй. За тэмүүт элит гэж юу яриад байна? Элит гэнгүүт одоо нэг элитизм буюу одоо элитист үзэл мүзлээ дэр гэдэг хүмүүс бас яагаад гэдэг байхгүй юу? Гэтэ бас тийм юм угаасаа байдаг байхгүй юу?
Одоо ч 30 хүүхэдтэй анги байлаа гэж бодлоо. Дөнгөд тэнд нэг гавал гэдэг нэг нөхөр үүдэн шүү дээ, тий. За тэр гавал ангиж авч явах нь одоо яадаг чи ангийн даргуулгад юм уу, шалгалтын дээр одоо юмын төрүүлж хийснээ тарааж одоо ангийнхныгаа авардаг ч юм уу, тий. Гэх мэтээр одоо зүгээр нэг жирийн нэг 10 жилийн анги дотор хүртэл элит одоо элит гийдаа гэх нэг юм байгааз. За тэрэн шиг нэг тийм юм хэлээд байгаа шүү. За тэгэнгүүт одоо бид нар ингээл элит гээл дээш харангуйтай одоо нэг манай ерөнхийлөгч маань байна. Одоо огцордог нөгөө юм маань байна. Сайд маань байна. Энэ хүмүүсийг л өстой хамгийн хүчрхэг хүмүүн одоо өстой яасан масан гэл одоо айж яадаг бол яг үүндээ тэр хүмүүс чинь тийм биш юм аа. Тийм амар яг павертай хүмүүс нь биш юм аа. Тэгээд уг нь амар тийм complicated амар юм одоо цаанаас нарийн энд юм байгаа л да. Гэтэ манайхан яг ингээд нэг хүн аваачаад яг чичилж байгаа тэрний буруу гэж хэлчихэнгүүт нэг ойлгоход аюу амар байгаа байхгүй яг урд нь яг нэг хүн зогсож байгаа тий. Гэтэ яг ингээд жинхэнэ яг тэр нэг юм буруутан гэх юм одоо энэ юмны ард тий одоо манай энэ хөгжихгүй ингээд байгаад шүү дээ одоо хэдүүл ингээд бензин утаа мутаа гэл яг энэ юмны чинь ард ингээд зангуу шиг ингээд чирээ байж байгаа юмыг олоод хуруугаар чичлэе гингүүт одоо биднэрт 10 20 100 хуруу хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэг хүн аваачаад юм туг тахих маркаар яваад тэрийг нэг огцруулаад нэг бидрийг нэг юм санааг нь амрааж байгаа маркаар ингээд арга цагаад яваад байгаа л ухаантай юм л таахгүй. За тэнгууд яхны улс төрчид одоо бүгдээр юм хүүхэлдэйнүүд байхны тавилттай байхны тий одоо компани ч гэсэн адилхан шүү дээ одоо ингээд юу гэдэг юм ард иргэд одоо тий би ингээд ажиллаад байжсэн чинь одоо захирлан гэдэг ч юм уу тий за тэр бол улс төрчлөө гэж бодё. Тэнгууд захирлын дээр хэм байдаг лээ тооз байдаг шүү дээ. За тэнгууд тэр тооз нь одоо элит байх жишээ нь. За тэгээд өөр нэг жишээ гэх юм бол одоо ингээд Солонгос маань байна. Одоо ингээд Солонгосын хин яадаг хатагтай Шанел яснаа огцорчлоо, уйлчлаа гэх юм ярьдэн шүү дээ. Гэхдээ яг үнэндээ тэд нар бол нэг одоо улс мулсаа явуулаад байгаа юм байхгүй. Солонгосыг одоо чайболууд одоо ингээд авч явдаг байгаа. За тэгээд чайбол нь юу вэ гэхээр одоо тийм гэр бүлийн одоо тийм мангар том одоо тийм бизнес компаниуд тохгүй юу одоо юу гэдэг GS, Samsung гэдэг ч юм уу тийм компани одоо тийм элитүүд нь ингэж яг үндэ авч явдаг байгаа. Тэгээ манай одоо улс төрчсөн одоо тэгэл ярьдэн шүү дээ нөгөө нэг хиний яасан банкны хүн одоо улс төрчдийг авчирснаа урдаа зогсоож байгаа гүлэг болгодог гэх тэр чин бас үнэн байхгүй юу одоо ингэж хідүүлээ яг ингэж юм сонсоод завс арайчгүй байлгүй дээ гэсэн нэг тийм мангар юм хов мов байдаг шүү дээ. Тэд нар юу нь яг бүгд үнэн болж таарад байна ч байх. Угаасаа тийм байдаг байгаа. За тэнгуут яхны улс төр гэдэг чинь өөрөө тэнгисийн хэрэгтэй одоо ерөнхийдөө адилхан байж таарах нэ тий. Ингээл тавилттай цаанаасаа ингээд хүмүүсээ ингээд сонгон шалгаруулаад зооцсон тий. Дараа жил чи би гэдэг ч юм уу. Тэгж явдаг байх нь шүү дээ. За эхлээд одоо энийг бүгдээрээ сайхан толгороо ингээд оролцгаая. За тэнгуут өнөөдөр ингээд Украин Орос хоёр ингээд байлдаж шүү дээ тий. За яг хөө тэр улс төрчтөнд бие биендээ дургуй байдаг юм байгааз гэж яг бас бодё. Гэхдээ цаана нь одоо ингээд Оросын элитүүд, Украины элитүүд хоорондоо найзууд байх нэ, тий. Одоо ингээд хоёр улс ингээд хооронд нь байлдуултлаад яадаг чи ингээд ашиг олдог юм. Эсвэл өөр хин нэгэн одоо холоос чидсэн чулуу, тий. Өөр тийм улсын элитүүд одоо тэр хоёрыг ингээд хооронд нь нэг тэгүүлж байгаа маркаар яаж байгаа ч юм уу, тий. Ерөнхийдөө ингээд одоо нэг дайман болонгоч ингээд буу муу танк банк гэдэг л одоо хідүүлэг ингээл зүгээр гівтчих яхад аливаа татварыг гэвэл өгөхгүй шүү дээ. Илүү их татварыг гэвэл харин ч нэг буулгыг өдөрлөд байгаа шүү дээ. Тэнгүүт дайм болонгот яг уу татвар өг гингүүд одоо бид нарт тийм хэлэх одоо excuse байхгүй болох юм л дээ. Гэх маркаар одоо ингэж одоо тэр баялагийг гэх юм уу ингэж одоо элитүүдээ өөрсдөндөө ингэж татсаар өнөөдөр ингээд одоо нөгөө нийгэм маань те дунд давхар гэдэг маань айгүй бага болчлоо. Одоо Монголд бол ингээд одоо ихэнх нь ядуу болчлоо л да. Одоо бие мий бол халамжлал авахгүй байгаас яг үндэ бас ингээл ядуудаа орцсон л явж л байна те. Ингээ явж байна. Юу ирчихлаа. Тийш дээ. За элитүүдийн нөгөө нэг одоо тэр орж гэдэг шүү дээ. Одоо Эпштейн рүүгээ буцаад орё те. Эпштейний одоо тэр задарсан юм нь юу вэ гэхээр ингээ баахан баячууд, томчууд одоо нүүр царай гэх юм одоо бидний томчууд гэж харж байгаа хүмүүс одоо ингээд арх угаад хүүхдүүдтэй юу яасан бэ штэ. За тэгмүүд ягаад хүүхдүүдтэй юу ялгаад байна?
ягаад тийм одоо насанд хүрсэн одоо том болцсон одоо хүүхнүүдтэй юу яахгүй одоо заавал юм бузрын юм ингэж сонгож хийгээд байна вэ? Байна вэ? Энэ нь одоо нэг монголоор бол нэг бүлтгэх гэж ярьдэн шүү дээ. Тийм зүйл хийж байгаа маа. Blackmail боёо те. Тэр хүмүүс чинь ингээ хоорондоо амар болон мөнгөтэй хүмүүс нэгдэж ажиллахын тулд би бинд итгэх хэрэг гарнаа да. За тэгмэд итгэхийн тулд яг уу би бинийг одоо бүлтгэх хэрэгтэй байх нь байна шүү дээ. Одоо ингээ юм ярих гингүүд би тэр ч мэдчихэж шүү гэдэг ч юм те. Тэмүүл тэр хүмүүс ингээ өссөн өмсөйг одоо ингээ хамтрахаас өөр аргагүй болж байгаа да. Тийм л одоо итгэлцлийг гэх юм уу бий болгохын тулд одоо тийм бузар булан юмнууд болдог байгаа. За одоо тэгээ зүгээр жишээ авах юм бол одоо чи ч гэсэн ингээл найз руугаа те амар ингээл амьдралын түүхээ ярьцсан. Нөгөөх нь бас ингээд ярьцсан бол одоо та хоёр нэг авс руугаа авч орохоос аргагүй болчлоо гэсэн үг шүү дээ. Тийм юм болдог байх нэ их. За тэгээд Эпштейн маань одоо ингээд юу вэ гэхээр өөрөө одоо яг тийм амар павертай те амар тийм хүч чадалтай хүн бол биш аа. Гэхдээ хүч чадлуудын одоо тэр зангилааны голд одоо байсан хүн байж таарад байгаа. За тэгээ Монголд ч гэсэн одоо ингээд амар олон Эпштейнүүд байдаг. Одоо ингээд нэр бүхий одоо нөгөө цэцэг мэцэг найз зөхөндөө Эпштейнүүд байдаг. Гэхдээ нөгөө Эпштейний авгайн одоо тагнуул байсан байж магадгүй юм шиг байгаад байгаа. Яагаад вэ гэхээр хэм блэ Максвелл л нэг хүүхэн байсан шүү дээ. Тэрний чи одоо аав нь өөрөө амар тийм алдартай тагнуулч байсан юм байна л да. Одоо нөгөө Израилийн Моссад, CIA, KGB-д бараг ажиллаж байсан гэсэн тийм тагнуулч одоо аавтай юм байна л да. Тэгэхээр найз охин бас одоо найз охин ч гэжтэй тэр нь тагнуулч байсан байж бас магадгүй байгаа. Яагаад вэ гэхээр Эпштейн шиг одоо тийм их нууцын дундтэй тийм амар гол роль дээр ажиллаж байгаа хүний хажууд нь бас нэг одоо хараа хяналт тавихгүй болохгүй шүү дээ. За тэгээ Америк маань сүрж эхэлж байна. Одоо ингээд энэ сүрлийнх нь одоо хамгийн сүүлийнх нь цаашаа ер нь сүүлийн хавцаанаа одоо энэ дээр одоо Трамп маань явж байна. Тэгээ Трампыг бол одоо яах гэж их үзлээ тий. Гэхдээ нөгөө файлууд донд бол цаатах нэг юм тийм нүцгэн шалт юу юм бол байхгүй гайг байгаад байгаа. Яад вэ гэхээр Трамп мэддэг байх нэ. Одоо энэ соёлыг гэх юм одоо энэ бүлтгэдүүлэх одоо энэ аюулаас өөрийгөө хамгаалж сурсан хүн байх нь шүү дээ. Одоо чин Трамп ингээл хар залуугаасаа л амар ингээл шоу, бизнес, пари, мари баахан хүүхнүүд тэрж мэврэл яваад байдаг ч гэсэн арх удаггүй ерөөсөө. Огт арх удаггүй. Тэнгүүт тэр нөхөр маань ингээ арх уучвал ерөөсөө байдал биштэн гэдгээ одоо тэ хажуу хавирганых нь хүмүүс ингээд яачна гэдэг. Одоо нэг манайхан ингээд шинэ жил мэл бол ингээл арх унгууд нэг нөхөр гарч ирээд бичлэг хийчихсэн шүү дээ. Тим юмнаас одоо манай Трамп маань яг тийм мэддэг л одоо тийм мундаг хүн л байна л та гэх. За тэнгүүт эхлээд нэг хоол ярьсан ярил л та гэх. Хааны алба палатай гэж та нэг сайхан үг байна те. Юм бүхэн ээлжтэй. Одоо ингээд юм ингээд сүрхийн тулд эхлээд яг үүс хэрэгтэй байна шүү дээ. Юм үүсчүүл яг сүрх нь биш үү? Одоо ойлгомжтой те. Одоо хэдүүлээ ингээ харах юм бол нөгөө одоо хүрэл зэвсгийн үе маань байна те. Хүрэл зэвсэг гэл хичнээн сайхан одоо хүрэл мөрлөх гарч ирэхээс өмнө хүмүүс чинь айгуу гоё юм лээ шүү дээ. Үр мөр байхгүй те. Мандаа өхрөө өгч гэсэн чинь за аав гэл маргааш нь тэгвэл мандаа аваагаа өгч гэл аав гэл. За тэгсэн чи яасан байх нь хүрэл гарч ирээд зэвсэг данх шанаг зоос мос гэд капитал гараад ирсэн чинь. За тэн дээр одоо нэг хэсэг бүлэг орнуудад одоо баяжсаар тэгээ сүултээ тэр өөрөө ингээд нуран унсан байх нэ. За тэр нуран унсны дараа яасан байх нь Израиль, Грек гэд ахаад нэг гой юмнууд гарч ирээд нөгөөдүүл нь дахиад томорж жоод нуран унсан байх нэ. За тэрнтэй адилхан нэг манай Монголын түүх маань ч гэсэн адилхан тийм. Хичнээн сайхан гарч ирлээ. Тэгэл одоо яаж байгаа юм те одоо ингээл нөгөө нэг хэд 3 билүү 4 хуваагдчихж байгаа л үзэлсэж байгаа л тэгэл сүултээ газар мазар ойсон шүү хүмүүс тэгвэл тэгэл дуусчихж байгаа шүү дээ. За яг тэрнтэй адилхан одоо манайд энэ ноёлоод байгаа энэ мангар том систем байна. Одоо энэ бол бүр те одоо намайг хүүхд тахт бас арай чи юм байгаагүй. Тэгсэн чинь сүүлийн үед бол баг юм одоо тийм ultimate одоо тийм хүч одоо тийм систем болж эхэлж байна л та гэдэг нь одоо муухай байна. Яг би одоо ингээ утаа үнэрлээд айгүй муухай байна. Гэхдээ сайн мэдээ гэх юм бол одоо энэ дуусна гэсэн үг. Дуусах шатандаа одоо орж ийн гэсэн үг те. Эпштейн одоо тэр нэг одоо энэ асуудал нь яаж байгаа гэхээр тэр Америк гүрэн ингээ дотроосоо тий гаднаасаа хүн барахгүй ч болно. Дотроосоо ингэж унж байгаагийн одоо зүгээр нэг юм симптом байлаа шүү дээ. Одоо нэг юм одоо юу гэдэг сүрээтэй бол тий гэд ханаж байгаа тавьдах юм болсон. За тэрнтэй адилхан манай энэ одоо ноёлоод байгаа бузар булаа юм маань ч гэсэн одоо тэгэх байх. Эпштейнүүд ингээ гарч ирээсэ тий. Тэгээ бид нар бол яг одоо ингээ тэгээд дуусчнаа гэдэг тийм юмд бол амьдрдаггүй. Хэдүүлээ яг ингээ
одоо тэдний хооронд нэгдүгээр анги хоёрдугаар анги гэдэг юм солонгос кино шиг ерөнхийдөө дэлхийн ертөнц маань ингээд явдаг гэдгийг одоо ингээд сайхан одоо бодцгоёо тий ингээд толгойд ингээд сайхан оруулаад юм одоо ингээд те ааста шааша бүтэхгүй гэж одоо бодогдож байгаа бол яг бүтэхгүй байж болно. Гэхдээ дууснаа тий эрэг юм ярьж байна.